халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашны дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргэе. Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ он руу хамтдаа баярын нэвтрүүлэгт маань зочноор Beatbox Ray хөлцөрсөн байна. Өчигдөр мэндийг хүргэе. За өчигдөр мэнд. Баярын мэнд. Тэгэхээр ер нь бол одоо бас энэ ширээн дээр бас өрмөц одоо хил хуурууд болон олон төрлийн одоо хөгжмийн зэмсгүүд бас байх шиг байна тийм. Энэ зүйлтэй холбоотой гэх юм бол манай Ray-гийн хувьд олон жилийн өмнөөс яг Монголын сайхан одоо уламжлалт хөгжмөө бас ингээ хөгжүүлээд энэ чиглэлээр бас холбоогоо байгуулад маш олон гишүүдтэйгээр үйл ажиллагаа бас сайхан тэтэд явж байгаа. Тэгэхээр ер нь энэ 2025 оны хувьд таны хувьд ямар жил болж байна? Маш гайхалтай жил болж байна. 24 оны хоёулаа хамгийн сүүлийн ярьцлага 24 оны цагаан сараар болж ирсэн. Тэгээд 25 оноо та юу гэж бодож байна? Ямар одоо зорилготой байна гэж ярьжсэн сайхан санагдаж байна. Тэгээд яг тухайн үед дурдж байсан бүх зорилтууд маань сайхан биелээ боллоо. Өшөө олон сайхан олзом ихтэй байлаа. Тэгээд өнөөдрийн бас баярын ширээн дээр байгаа Монгол уламжлалт хуурын төрлүүд, олон улсын хил хуурын бас сонирхолтой бас хууруудыг бас үзэгчтэй сонирхуулгаад авчирлаа. Тэгээд сая Монгол Хусаат хил хуурчтай холбоо олон улсын хил хуурчтай 10 дугаар их наадам Япон улсын Хоккайдод Акан гэд мужид болсон. За энд болохоор дэлхийн одоо шилдэг 30 гаруй улсын одоо шилдэг хил хуурч нар оролцсон. За энэ дээр одоо манай Монгол Хусаат хил хуурчтай холбооны 9 өвлөө уламжлагч нар бүр одоо яг хөдөө байдаг одоо ахмадууд маань оролцсон. Тэгээд оролцоосондоо маш их баяртай байгаа. Тэгээд бид хамтдаа Монголоос яваад 21 хоног бас Япон улсаар тойрон тоглолтыг бас хийсэн. За өнөөдрийн тоглолт амжилттай болтугай. Тэр хугацаанд бас их цагаан олон соёлын солилцоог хийлээ. За нөгөө яг өмнөх бас ярилцсан дээр ярьж исэн Монгол Хусаат хил хуурчтай холбооны олон улсын салбарыг бас Японд байгуулна гэж исэн. Албасаар байгуулсан. За тэгээ манай салбарын тэргүүлэгч Нишимура гэдэг одоо шагаа гэдэг төрийн бустай. Тэр төрийн бусаараа дамжуулж Монгол соёлыг бас Япон болон олон улс орчилдог юм ондог одоо Хусаатын зүйн чиглэлээр одоо 30 гаруй жил судалж байгаа Нишимура гэдэг хүн манай холбооны одоо тэр хүн болсон салбарын. Тэр хүн маань одоо Монгол Хусаатын хил хуурчтай холбооны өвлөө уламжлагчдын одоо Монгол уламжлалт хил хуурын тоглолтыг одоо Японы 5 хотоор тойрон тоглолт хийлгэж нөгөө одоо яг уламжлалт өвлөж ирсэн тэр өвийг олон нийт таниулахтай сайхан ажлыг бас хийгээд амжилттай сайхан ирлээ. Гайхалтай. Сая өнгөрсөн юун дээр бас нүүдэлчдийн фестивал дээр бол байнга бас оролцож байгаа. Ер нь хил хураа бас сайхан таниулаад өвлөн уламжлагч нар маань тэндээ бас суугаад бүгдээрээ ингээд бас монголчуудтай бас ийм хөгжмийн зэмсэг байгаа. Бид бас ингээд өв тэгчнэр байна гэдэг бас ингээд танилцуулаад сууж байгаас гоё санагдчихсан. Тэгэд ер нь би бас гайхаад байна л да. Зарим хүмүүсийн хувьд бол энэ хил хуурч Монголоос гаралтай гэдэг. Тэгсэн хэрнээ дэлхийн улс бүртэл одоо бас ингээд тартсан ийм хил хуур гэдэг юм. Энэ одоо Монголоос ингээд явчин гэж байх уу эсвэл ингээд тэнд тэр дэлхийн олон улсууд зэрэг ингээд хөгжөөд үүсээд бий болцсон зүйл юм болоо бас. Энэ талаар. Тий, энэ хөгжмөнтэй найзлаад одоо 21 жил болж байна. 2004 онд Beatbox tag төмөр хуурах одоо гуйлын хуур хөгжмийг анх тоглож ирсэн. Тэгээд улсын уур гэл олон төрлийн хөгжмөд тослуулж явж хат судлаад үдирч чинь энэ хугацаанд бол яг анх бол уран бүтээлийн одоо хэрэглөөр хөгжим болгож ашигладаг. Тэгээд би ч гэсэн өөрөө энэ бол одоо Монголын гац хөгжим гэж бодож явдаг байсан. Тэгээд гэтэл энэ маань одоо дэлхийн 160 улсад дэлгэрсэн хүн төрөлхтний одоо нэг эртний хөгжим гэж одоо тодорхойлогдож байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг зөвхөн Монголын гэсэн зүйл бол биш. Энэ өөрөө улс үндэстэн болгонд одоо соёлоор нь дамжиж тухайн улсад өөр одоо төрлөөр хөгжсөн байх шít. Жишээлбэл одоо энэ ширээнд дэлгэцсэн байгаа хулсуу өрхөд одоо хус мод ургадаг газрын одоо Япон, Солонгос, Тайвань, Таиланд, Вьетнам гэдэг улс орнуудад энэ одоо хулсан хуур их дэлгэрсэн байх шít. За тэгээ номон хуур гэдэг хөгжим байна. Одоос 2000 жилийн тэртээ хүнүү гүрний үед л одоо ном сумаар харуулж байдаж ном одоо ном сумаараа гэж аялал хөгжим тоглож исэн түүх Монголд байгаад байтал одоо өнөө цагт ихэд Африкийн нэгдсэн улсад те номон хуур байж ах шитэй ч юм. Тэгэхээр ерөөсөө л энэ олон улс нийгэм бол ерөөсөө л энэ өв соёлол тэр чигээр хавтгай болцсон байна те. Тэгээ өөрийн хэлбэр дүрсээрээ олон төрлөөр зан заншилтай холбоотойгоор хөгжиж ирсэн байна.
Тэгэхээр яг энэ хуур хөгжмийн тархац болон хэрэглэгдэж байгаа одоо ямар улсууд гэж судлаад үзэхээр ер нь бол нүүдэлчин соёлтой. За тэнгэр үзэлтэй улс ихэнх нь байгаад байгаа. Тэгээ тэр дундаа одоо Монгол угсаат зүйн одоо угсаатангууд эртний одоо бидний бас хүн холбоотой тэнгэр нэгтэй олон сайхан улс гүрэн одоо ард түмнүүд бас байна л да. Тэгээд одоогоос нэг 2 жилийн өмнө 2023 оны 11 сарын 11-нд Монгол угсаатан хил урчтын холбоо гэж анх байгуулж байхдаа дэлхийд дээр 100 сая Монгол угсаатан амьдардаг юм байна. Энэ хүмүүсийг Монгол хил хуур хөгжмөөр нь энэ өвгдийнхэнсээ өвлүүлж ирсэн хөгжмөөр нь бас нэгтгэх соёлын бас энэ соёлцоог дэлхийд даяар тараах түгээх гэдэг юм зорилттой анх байгуулж ирсэн. Энэ ч гэсэн бас их зөнтөө байгуулагдсан байна гэж одоо ингэж харахад бол харагдаж байгаа юм л да. Гайхалтай. Одоо энэ хөгжмийн зэмсгүүдээс яг яаж дуурдаг энийг танилцуулаач тий. За би ер нь бол нэг сонин бас хөгжим үзвэл энэ болохоор ингээд тийм хулсаар хийсэн. За тэгээд 50 улсад ерөөхдөө ашиглагддаг. За энэ хөгжим болохоор ерөөхдөө бас хуурын төрөл гэж үзэж байгаа. За яадаг гэхээр бүхэл юм хулсыг ерөөхдөө эндээ цууралт үүсгээд одоо энэ бүгжилсэн одоо арьсаараа дээшээ доошоо гүйлгэж өнгийг өөрчилдөг гэсэн. За ингээд зөглөө. Им царигсан дуутай. За энэ дээр нэг одоо нөхтэй энэгээр өнгөөс ялна гэсэн. Тийм. Тэгэхээр энэ хөгжмийг одоо ер нь хэд бас Монголд бас нэвтрүүлээ. Хүүхдүүдийн ялангуяа одоо сөв одоо сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй бас хөөрхөн ритм те энэ ч өөр нэг талаас соёлын том гоо зүг оруулж өгч байгаа юм. Мэдрэмжийг ритм гэж яг юу юм, хоёрдугаар өнгө тоон гэж юу юм. Жишээлбэл одоо яг энэний аялгууд дээр шийдэл Монгол бие биелгээс угсраа гэх олон одоо бүжгийг бас хийх боломж харагдчихж байгаа. Тэгэхээр манай Монгол урлагчид манаас энэ хөгжмийг судалж одоо уруулж ирэхэд хийж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр анхны бас нөгөө загварын сая олон улсын ил урчтын наадмаас энийг бас бэлгэнд авсан. Та ингээд Монгол улсаас энэ хуур хөгжмийг бас таниулаарай. Бид нар ч гэсэн бас ийм манай бид нар бас хоорондоос хөгжмөдөө солилцдог байхгүй. За танаа Монголын одоо энэ хуурыг би 50 улсаас дэлгэрүүл яг жишээлбэл одоо энэ Нуман хуур гэдэг хөгжим. Энэ хөгжимхэд дандаа Монгол улсад ил урчтай холбооны урлаачийн бүтээл. Одоо бас яг 2 жилийн өмнө анхын зүгээр нэг юм хавтгай хэлбэртэй л юм одоо Нуман хуур байсан маань одоо илүү хэлбэржүүлээд илүү дууралтан дээр ажиллаад гол нь хөгжим гэдэг бол өөрөө маш олон аялууд өнгийг гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг юм одоо бэлэгдэл төдий байх юм бол энэ өөрөө сүмнэр буюу бэлгэлийн чанарт болчихно. Энэ хөгжмийг нэлээд хөгжүүлсэн. Энэ хөгжмөөр сая олон улсын наадамд бас их өндөр үнэлгээ авсан дэх баяртай байгаа. Эртний тэр Монгол өвгдөө маань тэр сайхан сүр хүч агуу тэр өвгд эцтэйгээ харьцаж исэн, байгалаа яаж аргадж исэн тэр одоо байгальтай харьцах үе тэр ухааныг, соёлыг бас 30 улсын шилдэг хил урчтын дунд бас таниулнаас орчилж үзүүлсэн. Тэгээ энэ хуур хөгжим нэлээд одоо эрэлттэй борлуулалтаар их өндөр болсон. Нуман хуур хөгжим. Энэ яаж дуур? За энэ хөгжмийн хувьд болохоор ерөнхийдөө маш хялбар тоглогддог. Тэгээд яг энэ хөгжмийг бас түүхэн хайлт ярий те. За. Яг л түрүүн дурдсан 2000 жилийн тэртээ хүнүг өрнө үед яг энэ бол нөгөө бичвэр байдаг л да. Одоо шилбэл хүнүг өрнө үед бол те ном сум агсаж байлдахаас гадна ном сумаараа хөг их шиг тоглож бүжижсэн юм а гэдэг нэг тийм сайхан өгүүлбэр байгаад. Тэгэхээр энэ ном сум бол бид эртээр үед л харуулж байлдахаас гадна бас энэ ном сумаа зохиж дайны үед бол дохио өгдөг гэсэн байна. Одоо тухайн одоо хаадын хэвтүүл зэрэг гэдэг тор одоо хамгийн шилдэг зэргүүд гэсэн үг л дээ. Бас мөн одоо тагнуулын үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ нэг нэгэндээ одоо тухайн үед бол юм мэдээж номын хуур хөгжим биш ном сум байгаа гэсэн. Тэгээ ном сумаар нь жишээлбэл нэг ингээд цоглоо 10-ын цэрэг авч जैन 20-ын цэрэг авч जैन жишээний. Хоёрдугаарт бас нэг нэгэндээ дайрах тактикийн одоо бас тохиог өгдөг гэсэн байна. Дээрээс нь одоо дайны өмнөх бэлтгэл сэтгэл зүйн бэлтгэл гэдэг хамгийн чухал гэдэг те цэргүүдээр. Тухайд бол одоо бамба ил дээр ингэж ритм зохиж хөг дуурахаас гадна бас яг ном сум гэж хүмүүнүүлэн зохиж одоо өөрсдөө эрчимжүүлдэг байсан. Дэшүүл одоо хэдэн зуун мянган одоо морд цэргүүд харваачтмаа те. Гэдэг сүрлэг тэр дуу аваад зүү гаргаж өөрсдөө сэтгэл зүйг бэлддэг гэсэн. Тэгээ нэг эртний бас нэг бичвэр дээр байдэн штэ. Хүннүүчүүд бол хүн биш мангас юм аа гэдэг. Яагаад гэсэн чи ерөөс айх айцгүй гэдэг. Тэрний одоо гол төлхөр бол өөрсдийнхөө тэр сэтгэл зүг бэлдэх эрчим
тэнгэртэйгээ харьцахгүй. Дээрээс нь тэр яг зэвсгээрээ бас ингэж өөртөө хөглөдөг байсан тэр зан үйл нь их нөлөөлжсэн юм болов гэж миний хувьд хардаг. Гайхалтай тий. За тэгээ энэ хөгжмийн хувьд бол 4 өнгө зэрэг дуурдаг юм гайхалтай. Тэгээд тэнгэрийн хөгжим гэж ирэхэд нэрлэгддэг. Тэгээд яагаад тэнгэрийн хөгжим энэ хөгжмийг одоо хур бороо ордгоо газар тухайн уул усны эцэс гуйж хур бороо хишгээ хайрлаач гэж хүсэж одоо энэ аялгад хөгжмийг тоглоход хур бороо ордог юм гайхалтай хөгжим. За энэ хөгжмийг тоглосон газар яалтчгүй бороо ороод ид. Би өөрийн биеэр 2-3 удаа бас энийг цас оруулчих үедээ идэрсэн. Тэгээд ямар сандаа бас Японд бид нар тоглолт хийж байхдаа хүртэл за ингээд энэ хуур хөгжим гэдэг тоглоод маргааш дахиад бороо орсон байх шийдэж ч юм. Гэт ийм гайхалтай хөгжим бор ингээд бас өөрөө бэлэгдлээрээ бас ингэж таниулж байгаа. За би тааг нь тоглож үзүүлээ. Тэгээ энэ хөгжмийг тоглоход маш хялбар. Одоо энд байгаа дуу авиа зүү гарах хэсгийг амны өндөдөө байршуулад морин өрийн цар гэж байдаг тийм ээ. Цар маань одоо шилбэл дөрүүлчин одоо яг энэ тоо одоо дууралтыг илүү чанга дуурах зорилттой. Тэгвэл энэ нуман хуур хөгжимд бидний амыг цар болгож ашигладаг гэсэн. Аль болох том мангааж амны өндийг өргөн байлгах чинээгээр дуу авиах сайхан гардаг гэсэн. Гайхалтай. Сая тэгээд голоор бас хөөмөлөөд байсан уу? Гүү би ерөөсө хоолгоор хөөмөлөө. Хүмүүс яг тэгдэг байхгүй. Та давхар хөөмөлөөд байна уу гэж. Харин тэгжсэн. Энэ хөгжим яг миний амт дотор нэг жижигхэн хүн хөөмөлж байгаа шүү дээ урж. Яг гайхалтай. Одоо хөөмийн нарийн эсгэрээ, хархираа, за шахаа гэдэг нь олон тооны дууралтууд байдаг. Яг энэ дэр дуурдаг. Жишээлбэл одоо энэ ерөөсөө хилний үйлдэл хөдөлгөөн болон амьсгаа дээр дуурч байгаа гэсэн. Янзтай. Тэгээ энийг бол одоо ямар ч насны хөгжиж гэсэн тоглож байсан болтой шүү дээ. Үзэх юм уу? Гэтэ хүн дамжуулж болохгүй шүү. За яг хөө амны үнд хийгээд ба. Яг хөө та сонирхол бариад тоглож үзэх болно. Яа нэ. За. Аха. За. Энд чинь нөхөртэй байгаа тий? Тий. Аха, баруун талын дээр бариад. За ингээд цоглоо. За тэгээ хилээ гоё мэдэр дуурж байгаа хөгжмөө аваа зүг мэдрэг хилөөдөг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn. Энгийн халуун ногоотой, далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг. Аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сардан амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээ нөх. Сардаг jelly, бяцхан лөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүмүүст зориулав. Yummy 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfish. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. Эрүүл амттай авсаархан iCool брэнд.
Би бас нэг зүйлийг ойлгохгүй байна л да. Одоо энэ хөгжим биш шүү дээ түрүүн. Энэ тэгэд хил хууртай яаж холбогдож байгаа юм гэж. За ерөнхийдөө бол яг хуу энэ хөгжмийг бол тайлбарлахдаа бол хулсан хуур гэж нэрлэдэг юм да. Бамба харп гэж нэрлэдэг. Бамба харп гэдэг нь болохоор яг одоо олон төрөл байна л да. Монгол уламжлалт хулсан хуур одоо энд байх шээтэй. За тэгвэл энэ одоо Японы Айно гэдэг үндэстний Моккури гэдэг одоо энэ байх шээтэй ч юм уу. Тэнгүүд энэ одоо ямар хөгжим яат юм бэ гэсэн чинь хулсаар хийгдсэн гарч байгаа аваа зөв зохилт нь заавал хил аваа зүгээр хийж байгаа хөгжим хил хуур гэж нэрлэхгүй маа гэдэг нэг бас хэлбэрийг үзүүлээд байгаа. Тийм байна тий. Тэгээ энэ өөрөө их тэгээд аялгуут хөгжим бас гарнаас. Яг өшөө гоё практикийг бол өшөөж гоё аялгуунууд гаргадаг юм лээ. Тухайн одоо яг нөгөө 50-ны мэрэгжлийн хөгжимчтэй хувьд бол энийг бас гарт нь орцсон байгаа. Гарт нь орцсон бүр бүжгэндээ оруулсан. Тэгээ соёлдоо бас нэвтрүүлсэн. Тэгээд яг сонирхуулаад авчирсан. За. Өөр ямар юмнууд байна та энэ. Өөр одоо энд сонир хуурууд бас байгаа. Би нэг сонирхуулах хуур гэвэл одоо энэ пластик буюу 3D принтерээр хийсэн. За. Хуур хөгжим байгаа. За энэ болохоор манай нэг хил хуур тоглооч залуугийн маань бэлгэлсэн хуур. За бид нар бас энэ пластик энэ хуур хөгжмийг бас хүүхдийн цэцэрлэгийн одоо хөтөлбөрт оруулахаар ерөөхдөө зорж байгаа. Яагаад тэгэхээр одоо шилбэл яг нуман хуур бол байж болж байна. За энэ шүд ордгоо учраас хэдэн ч насны хүүхдээс эхэлж болно. Яагаад шүд гэж ярьдаг гэхээр төмөр хуур хөгжим өөрөө шүдэн дээр тулгуур тоглодог учраас шүд одоо бүрэн бэхжсэний ард дээр тоглохгүй болдгоо. За энэ хөгжмийн хувьд болохоор шүд оролцохгүйгээр зөвхөн уруулаараа зуугаад тоглодог гэсэн. Тэгээд дөрөөсөө пластик байгаа байхгүй. Энэ одоо пластик болохоор 3D-гээр хийвэлсэн болохоор арай хүртээлттэй хийгдэх магадaltaй байна. Тийм маш хямд гарна. Хоёрдугаар аюулгүй байдал байхгүй. Одоо жишээлбэл энэ хуур хөгжмийн тоглоход хүүхдүүд нөгөө хилээ гимтэйг, шүдээ гимтэйг тохиолдод их гардаг учраас маш боломжтой харьцдаг. Тэгэхээр энэ пластик хуурын хувьд бол ямар ч тийм гимтэх зүйл байхгүй учраас хүүхдүүдтэй бас нэвтрүүлэх гэж бодож байгаа. Тэгээд голны нөгөө пластикийн чанар бас хүний нэг эрүүл мэндэд бас нийцүүц байх хэрэгтэй. Тэгээд энэ удахгүй бас холбооны зүг бас гарах гад бэлтгэж байгаа. За гайхалтай. За тэгээд дараагийнх нь болохоор гайхалтай бүр дэлхийн хамгийн жижигхэн хуур хөгжим авчирсан. За дэлхийн хамгийн жижигхэн хуур хөгжим хаанаас гаралтай? Хаанаас олж ав? За ер нь бол яг олон улсын хил хуурын фестивалаас олж ирсэн. За хоёр төрлийн хуур байгаа. За нэг нь болохоор эмэг шиг л жижиг. Энэ болохоор ерөнхийдөө эмэг. За. Тий, манай Монгол Хусаад хил хуурчтай холбооны Японд дахь салбарын одоо хил хуурын холбооны гишүүн мөн одоо урлаач Мигюми гэдэг гэр бүл байгаа. За Мигюми нь болохоор яг энэ гэр бүлээрээ одоо энэ хуур хөгжмийг нэгдүгээр судалдаг, одоо уралдаг, бас цуглуулдаг. За тэгээд энэ гайхалтай энэ жижиг хуур хөгжмийг одоо уралсан эмийн хэлбэрээр уралсан бас нэг анхаалагчдын бас нэг байна. Тэгээд ийм жижиг мөртлөөс гайхалтай дуурна. Тэгээд одоо ямар санта манай хил хуур сонирхдаг, дэмждэг олон залуучдын хөгжмийг одоо захиалж байгаа тий. Тэгээд нөр чихэндээ ингээд зүг явчих. Тийм байна. Тэгээд чихнээс аваад шууд тоглож болдог гэсэн. Дуунаас аягүй хөөрхөн. Тийм.
Энэ хууран дээр хүртэл морин төврөө хүртэл явах боломжтой. Энд чинь юу яачмаар юм бэ штэ. Одоо нөгөө хөдөө гэдэг юм уу ер нь ингээд найранд очиход те. Дуулж хэрвээ чадахгүй бол гаргаж ирээд. Одоо тэгээ бүр нөгөө энэ хил хуруу хөгжмийн чинь тэгдэж штэ. Хааж аваа явахад авсаархан жижиг юм гэдэг гэсэн чинь одоо сүүлдээ зүгээр чихэндээ зүгөө явдаг болчиход байна те. Тэгэхээр энэ бүр гайхалтай хөгжмүүд бас гарч байна. Тэгээд энэ хөгжмийн хувьд бол дууралтын хувьд бол мэрэгжлийн бас гой аялгуунуудыг бас тоглох боломжтой. Би харчаад зүгээр нэг юм бэлгэдлийн чанартай, сүннэрийн чанартай юм бол гэж бодсон чинь бүгд төрлийн тоглолтуудыг хийх боломжтой байна. Сая хүртэл ингээд Монгол аялгуугаа тавьж болж байна. Нөгөө хилэн жижиг учраас ингэж бас тоглож болно л та. Морин төврөө хүртэл явах боломжтой. Тэгэхээр хүүхдүүд ч гэсэн нэг өөрхөн тоглоод бас байх боломжтой. Тийм байхaltaй гэж. За хоёр дахь энэ бүр жижиг. За бүр жижиг гэн. Тэгээ энэ хөгжмийг яг ингээд барьж тоглож бас болно. За энэ хөгжмийн уртын хэмжээ бол 3 см урттай. Өргөний хэмжээ бол 1 см өргөнтэй. За үндсэндээ тоглохдоо бол энэ хоёр шүдний араандаа зууж тоглодог юм хөгжим байна. За би энэ хөгжмөр одоо шинэ жил болж байгаа болохоор Jingle Bells гэдэг бас нэг чадсан ятан тоглолт. Тэгээ энэ өөрөө бас нэг жижигхэн хөгжим учраас авиа зүй болохоор бас төдийлэн сайн гарах байх гэдэг үзье те. Ястай янз. Нөгөө хүүхдийн нөгөө нэг үсний нөгөө тап гэдэг шүү дээ. Тэр шиг пад лөө тий? Авчаар шиг юм биш тий? Тэгээ энэ өөрөө зэсэн их биетэй гуйлан хилтэй. Гуйл хилтэй болохоор их одоо зөөлөн гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө их хамаагүй нэг хүчтэй гэж бас тоглочлох хоёр хөнгөн зөөлгөө. Тийм. Тэгээ яг хаа сая нөгөө Jingle Bells дээр л ингэж олж өөр авиа зүй бол их гоё тод дуурна л да. Битбокстой ч гэсэн хийж болж байгаа тийм байна. Дааг хамдаа зоочоо ингээд тоглож хаанаас юу дуурайд нөгөө нэг хөөмөлгөр хүний амыг ангаадаж шаарддаг шиг яг тэгж бас хүмүүс хараад байсан. Өөр мэс тий. За танахаас бас өөртөө хийж байгаа хэл хоорууд бас байна уу? Бага. Одоо манай бас Монгол Угсаат хэл хуурчтай холбооны бас олон улсад гаргаж байгаа хуур байна. Тэгээ энэ болохоор Угсаат гэх нэртэй 2024 оны 5 сарын 6-нд анх танигдсан. Тэгээ энэ хөгжим маань бас ингээд дэлгэрээд явж байна. За энэ хөгжим одоо илүү сайжруулад сургалтын, за мэрэгжлийн ингээд олон төрлийн хуурууд бас гаргаж байгаа. За тэгээ тэр номон хуур байна. За хулсан хуурууд бас байгаа. Манай одоо яг холбооны хөгжмүүдийг хийж байгаа урлагч нар дандаа өвлөө боломжлагч нар хөдөө байдаг ахмадууд байгаа. Тэгээд аль болох тэр хүмүүсийнхээ бас хуур хөгжмийг илүү гоё сайжруулад олон улсын болон дотоодсоо хэрэглээнд оруулах юмсан гэж нэлээд зорж явдаг. Бас энэний үр дүнд бас нэг жилийн хугацаанд ажиллаад сайн хурж байна. Тэгээд одоо нэлээд олон сургалтуудын бас танхим байгуулсан. 4 аймаг 4 сумд байгуулсан. Тэгээд танхимынхаа хууруудыг бол дотоодынхаа үйлдвэрсэн хууруудаар хангаж эхэлж байгаа. За энэ шилүүд одоо манай Монгол Угсаат хэл хуурчтай холбооны өвлөө уламжлагч урлагч одоо Баян-Онгор аймгийн Үлцэс сумын Батцуур гэдэг ах юм оруулсан. Хулсан хуур. Анх дуурахтаа их хатуу байсан. Тэгээ нөх хулсан хуурч өөрөө тоглосоор байгаад их гоё зөөлдөрж яг энд орчдөг гэдэг. Тэ энэ дуу.
Гайхалтай. Хөгжмөдөг уралж ин да манай ахмадууд. За үнэхээр гайхалтай. Ер нь Монголд хил хоорыг бол бас нэгэн сайн таниулаад дээрээс нь дэлхийн улс орнуудад бас танилж байгаа маш том төлөөлөлтийн нэг шүү дээ. Нарийн үед тэгэхээр сая бол хөгжим болон за одоо хийдэг уран бүтээлтэй холбоотой бас үзэгчдэд таниулж бас хүргэлээ тий. Гэхдээ энэ зүйлийг бол 20 жил гаруй 20 гаруй жил таниулаад явж байгаа. Тэгэхээр миний зүгээр асуух байгаа зүйл нь маань шинэ он болгож байгаа. Тий шинэ он болгож байгаа гаргаж байгаа толботоогоор бас гоё дурсамжтай тий мартагдахын аргагүй сайхан шинжилээ хэрэг хизээ яаж тэмдэглэж өнгөрүүлжээ. Тэдрээсээ. Жил болгоны ерөн шинэ жилд их дурсамжтай сайхан байдаг. Тэг өнгөрсөн жил бас яг 2-3 жил гаруй бич яг гадаад тоглолттой байж таарад гэр бүлтэйгээ яг шинэ жил шинэ оныг бас ухтаагүй 3 жил өнгөрсөн байсан. Тэгээ сүүлийн 24 оны одоо 25 оны шинэ оныг одоо ухтах жилдээ гэр бүлээрээ хайртай дотны хүмүүстэйгээ ээжтэйгээ эгч нартайгаа халуун бүл дээр гэж бас шинэ жилдээ ухтсан ч сайхан байсан. Тэгээ тухайн үед бол өстой бүтэн нөгөө яг 31-ний өдрийн 00 цаг хүртэл бид нар чинь тоглолттой байдаг. Тэр өдрийг бүтэн яг гэр бүлтэй зарцуулаад хамтдаа сайхан агаар сэтгэнд бүтэн нэг 2-3 хоног бас зарцуулахад үнэхээр гайхалтайсэн. Тэгэхээр бид нар бол маш их ажилтаа явдаг. Мэдээж сайхан шинэ он, шинэ сайхан уран бүтээл, шинэ хүмүүстэй танилцах гэдэг, шинэ газар нутаг үзэх гэдэг олон сайхан дурсамжуудыг бүтээх боловч хайртай дотны хүмүүстэйгээ байх гэдэг бол хамгийн халуун дотн сайхан мөч байдаг. Тэр энэ мөчийг бас айл болох бити бас ингэж нөгөө ажлынхаа тий тоглолтоороо гэж бас их сольж байгаараа гэж бас хэлмээр санагдаж байгаа. Тэгээд тухайн үед бол яг тийм мэдрэмж төрсэн. Хайртай хүмүүстэйгээ ямар удаан хугацаанд ингэж хамт байгаагүй юм бэ? Яасан гоё юм бэ гэдэг тэр мэдрэмжийг тухайн үед авсан. Тэр л одоо миний өнгөрүүлсэн одоо олон шинэ жилүүдээс хамгийн сайхан дурсамжтай шинэ жил байлаа. Дээрээс нь шинэ он гарахад маш гоё бас нөгөө тэнгэр маань их сайхан цэлмэг байсан. Од ирэхс сартай байсан. Тэр шөнө бас хүслээ ярилцсан тий. Бид нар бол ингээл гэртээ ч юм уу байшнаас дээр байл тэгээд нэг тулгаал за ир хэлж байгаа үгийг сонсоод за ирээл тий тулгаал одоо сайхан хундуу тулгаа суудаг бол тэр байгальд байж байгальдаа ярих тэр бол хамгийн сайхан мөч байсан. Маргааш өглөөний шиний тий одоо 1 сарын 1-ний өглөөний нартаа бас ингэж уулзаж учирч золгож тэгээ сайхан хүслээ ярьж байхдаа бас их сайхан мөч байт юм лээ бас тэгж үзээрэй гэж бас хэлмээр найзуудтай тий. За гайхалтай тий. За тэгэд өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгэд нэвтрүүлгийн хамт олонний зүгээс баярлалаа. Гартуулсан. За гэлээ. За тэгэд телевиз үзэн суугаа үзэгчтэй за хил хуур сонирхдаг залуучуудтай зориулаад нэг гоё шинжлэх мэдлэгээ дэвшүүлж байна. За тэгэд эрхэм өв соёлоо дээдлэгч ах トゥ ус найз нөхөд хамтдаа та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. 2026 онд хүссэн бүхэн зорьсон зориг болгон дэвтгэрүүлж байгаа өв болгон дэлхийд түүх болтугай. Монгол уламжлалт өв соёл дэлхийд гэж хэлмээр байна. Хүрээ! Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой дашан байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг. Шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly. Бяцхан луу иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та
Эрүүл мэндэ бод ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид эрүүл бий саруулах ухаан гэдэг биз авч аргалт алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт зурслаа хаяан ай кул зүг амтлын хэв баяа ай кул тулахгүй би таяг ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.